Хүмүүс ажиллаж байна. Хүсэл мөрөөдөлдөө тэмүүлж байна. Хүмүүс хөдөлмөрлөж, хөгжиж, дэвшиж, урагшилж байна. Эхэлсэн цэг хаанч байж болох. Харин хүрх оргил нь хэр өндөрт байхыг хүн хүний хүсэл зориг хичээл зүтгэл шийддэг. Эзэн хичээвэл заяа хичээхийн үлгэрлэл эх орныхоо хөгжлийн үндэслэл болсон. Санаан зөв учраас заяан зөв яваа эгэл монголчуудынхаа түүхийг энд өгүүлнэ. Санаа зөв бол заяа зөв. Энгийн амар тайван айдасгүй амьдрал түүний баяр баясгал. Инээсэн, мишээсэн, баясгалантай царайг хараад тэр жаргалтай болдог. Хот нойрсож байхад тэр ажиллаж байдаг. Иргэд амарч байхад тэр бидний энхийн манаанд зогсож байдаг. Тэр бид бүгдийг амгалан тайван амьдраасай гэж хүсдэг. За намайг Болдот руу огтол амсран гэдэг. За 2005 онд улмаар цагдаагийн ахтын буюу анхан шатны цагдаагийн 3 сарын курс гэж байсан курст суралцаад өгсөд цагдаагаар анх төвлөгдөж цагдаагийн байгууллагад анх удаа тавьсан хүн. Цагдаагийн байгууллагаас өмнө бас би 1 жил англи хэлний багш орчуулагч ангид суралцаж байгаад тэгээд би цагдаагийн байгууллагад орж ажиллах нь надад миний өөрийн хүсэл мөрөөдөл юм байна. Би энэ ажлыг цаашдаа өөрөө хийж чадна гэсэн үндсэндээ би цагдаагийн байгууллагад орж ажилласан. Сайхан олон аавын хүүхдүүтэй мөр зэрэгцэн алхаж нийгэмд хариуцлагатай үүргийг хэрэгжүүлж одоо бусдын аймнаас эрүүл мэндийн эд ахшиг хамгаалж явж байгаа нь бол миний мөрөөдөл. Хүмүүс одоо цагдаагийн байгууллагыг цаг наргүй ажилдаг, үргэлжил мөнхийн ажилтай гэж ярьдаг. Энэ бол чухал шаардлагатай үед үү те. Одоо гадаадын төч төлөөлөгчдийн уулзал, мөн бас одоо баяр ёслол наадамтай. Энэ үед болохоор бусдад инх замбраагүй байдал бий болох, бусдын сайхан байлгал баярлуулахын тулд цагдаагийн албаа очил үүрэг гүйцэтгэдэг. Энийг л хүмүүс ерөөсөө баярлдаг, цаг наргүй ажилдаг гэж ийм ойлголттой байдаг. Би бол зөвхөн ажил үүрэгтэй би одоо зөвхөн цаг заваа ингээд зориулдаг ч гэсэн бусад тохиолдолд одоо гэр орон суусандаа аюу хүүхдтэй ах トゥ амаас адныхаа ажил төрөл туслах тийм ээ. Тиймэрхүү ажилд бол хөдөлмөрч хүн. Нийгэмд бас нэг л үүрэг оролцоог л бий болгож байгаа. Эхнэртэй гэрүүд одоо 10 жил болж байна. Манай эхнэр бид хоёр бас 10 жилдээ нэг ангийн 2 хүүхэд байсан. За энэ миний ажлын арлын даалгавранд байдаг хүн бол миний гэргээ. Улаанбаатар хотод улмаар шилжиж ирцгээгээд 2010 оноос хойш амьдарч байгаа. Одоо 2 сайхан охинтой. За ажил үүрэг гүйцэтгэж явахд болон бусад тохиолдолд одоо олон хүмүүстэй харьцдаг л да. Тэгээ ерөөхдөө ихэнх харагдаж байгаа хандлага нь бол одоо бие биенээ үл авших асуудал маш их гардаг. Одоо ингээд гудамж талбай танхаарах зөрчилтэй хоорондоо хэрэлж маргалдаг. Ийм тохиолдолд цагдаагийн байгууллага бол тухайн үнийг тэр үеийн хугацаагаар саатуулах, эрүүжүүлэх байранд өргөжүүлдэг. Энэ нь болохоор тэр хүний амнаас эрүүл мэндийг хамгаалах те ахаад гэмт хэрэг зөрчил өртөж үйлдэж болзошгүй байдлыг дасан зогсоож байгаа байдал. Ажил үүргээ гүйцэтгэж одоо ард иргэдээс болон өчнөө сайхан янз бүрийн дуудлага мэдээлэл, янз бүрийн зөрчил бүртгэдэг л дээ. Хөгжилтэй зүйл тохиолдно, өдрлөх, гүндэглэх үйл тохиолдно бас бусдыг хараад харамсах, өрөвдөх сэтгэл бас төрхөөр зүйлүүд олон тохиолддог. Цагдаагийн байгууллагад бас ганцхан асуудал л да. Тухайн хүн нь одоо хөдөө орон нутагт байжгаад одоо найз бүсгүүрүүгээ залгасан найз бүсгийн уцаа авах болохоор нь цагдаагийн байгууллага гэрийнх нь хайгийг хийж өгöd манай найз бүсгийг гэртээ унтж байгаа үгийг шалгаад өгөөч гэсэн дуудлага мэдээлэлс бүртгэжсэн. Би бас хүлээж аваад очиж шалгаж байсан. Энэ бас сонирхолтой дуудлага мэдээлэл. Гэтэ яг энэ бол иргэн үнийхээ хувьд хандхан зөв, бид нар очиж шалгах зөв. Би цагдаагийн байгууллагт орсондоо би энэ шантарч байгааг. Ягаад тэгэхээр би өөрөө хүсэл зоригоор орсон. Одоо нийт Монголын залуучууд ирээдүйдээ сайн сайхан хүн байхын тулд өөрсдөө алхам тутамд ч гэсэн жижиг зүйлээс гэлтгөө хөгжүүлмээр байна. Хийсэн хэлсэн амлалтандаа хүрэх тэгээд хин нэгнээсээ хамгийн түрүүнд уучлалт гуйсан үнийг хараад би бол маш баярлагдав. Хүн боломжийнхоо нэг миний бодлоор ерөөдөө нэг 60-70% л ашигладаг гэж боддог. Одоо боломж бол Монгол улсын иргэд та бүхэнд бол бүгдэнд нь байгаа. Тийм учраас одоо ажил хөдөлмөртэй байж хүний амьдрал эрүүл тэгш байна. Тийм болохоор ажилтай байж орлоготой байна. Орлоготой байж хүний нийгмийн амьдрал сайн сайхан болох учраас та бүхнийг одоо арх сотруудгоос татгаж сайн сайхан нийгмийг бүтээхийн төлөө та бүхнийг уриалж байна. Хүн хүндээ итгэж, итгэлийн дааж, нэгэндээ гэрэл бэлгэлж явах нь бидний амьдралыг утга учиртай болгодог. Эргэлсэн ажилдаа эзэн нь байж, хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлэх нь биднийг зорилго руу маань хөтөлж байдаг.
зориг мөрөөдөлдөө хүрэхийн тулд зогсолтгүй хөдөлмөрлөж, тасралтгүй сурдаг. Үр хүүхэдтэй сайхан ирээдүйг үлдээж, өөрсдөө гэгээлэг өнгөрсөнтэй байхын тулд зөв амьдрацгаая. Хүмүүс ажиллаж байна. Хүсэл мөрөөдөлдөө тэмүүлж байна. Хүмүүс хөдөлмөрлөж, хөгжиж, дэвшиж, урагшилж байна. Эхэлсэн цэг хаанч байж болох. Харин хүрх оргил нь хэр өндөрт байхыг хүн хүний хүсэл зориг хичээл зүтгэл шийддэг. Эзэн хичээвэл заяа хичээхийн үлгэрлэл эх орныхоо хөгжлийн үндэслэл болсон. Санаан зөв учраас заяан зөв яваа эгэл монголчуудынхаа түүхийг энд өгүүлнэ. Санаа зөв бол заяа зөв.